14 номныхоо 35 дугаар дүрмээс 45 дугаар дүрмийг бүгдээрээ багцлаад үзье. Тэгэхээр 7 дугаар хугацаа нэгээд одоо хичээлээ үзье. За тэгэхээр энэ дээр бол objective pronoun буюу тусгатгуун төлөөний үг гэж байгаа. Тэгэхээр эхлээд бүгдээрээ тусгатгуун гэдгийг ойлгоё. Тусгатгуун гэдгийг бол англиар object гэж хэлдэг. Хоёр янз байдаг тийм үү? Direct буюу шууд тусгатгуун, indirect буюу шууд биш тусгатгуун гэдээ хоёр янз байж байгаа. За тэгэхээр шууд гэдэг нь болохоор заахын тий ялгалын хэнийг юу гэдэг асуултанд хариулагддаг ийм одоо гишүүнийг хэлж байгаа. Харин шууд биш гэдэг нь болохоор өгөх оршихын тий ялгалын хэнд юу гэдэг асуултанд хариулагддаг ийм гишүүнийг хэлж байгаа. За тэгэхээр энэ тусгатгуун гишүүн болвол тухайн өгүүлбэрт байсан ч болно, байхгүйсэн ч болно. Байхаар нь дэлгэрэнгүй өгүүлбэрийг хэлээл, байхгүй болохоор нь хураангүй өгүүлбэргээ хэлцдэг байгаа. За хоёр тусгатгуун хоёулаа одоо нэг өгүүлбэрт орж ирэх тохиолдлууд байдаг. За энэ дээр нэг онцгой юмыг анхааруулхад одоо энэ тусгатгуун төлөөний үг гэдэг маань ерөөсөө нэгдүгээр бие дээр me чамд надад намайг тийм үү? You хоёрдугаар бие чамд чамайг, танд таныг, та нарт та нарыг гэд. За гуравдугаар бие дээр бол хүүсээр ялгаад эр хүүс байх юм бол him гэдэг маань болохоор одоо түүнд түүнийг, эмэгтэй дээр her, хүн биш зүйл дээр it гэж явж байгаа. За олонтоо нэгдүгээр тоо болохоор as гэж. Бидэнд биднийг. За тэгээд 3 дугаар бие болонгууд them гэж. За энэ үгнүүд одоо хэрэглэгдэхдээ одоо нэг өгүүлбэрт шууд тусгатгуун, шууд биш тусгатгуун орохдоо эхлээд шууд биш нь орчих юм бол ямар нэгэн утгаар хэрэглэхгүйгээр шууд бишийг оруулна гэсэн үг. Тухайлбал одоо энэ me гэдэг чинь надад гэж байгаа учраас одоо яах вэ гэвэл энэ маань шууд биш нь урдаа орчхоор ямар нэгэн утгаар хэрэглэхгүйгээр $100 гэдэг. Give me $100 гэвэл захиран тушааж байгаа өгүүлбэрийг төгсгөлөөс нь орчуулдаг учраас $100 надад өгөөч гэж орчуулчихна. Харин шууд тусгатгуун урдаа орох юм бол шууд бич байгаа бичгтээ заавал to гэдэг утгартай бичдэг байгаа. Ийм том ялгаатай. Өөрөөр хэлбэл одоо надад $100 өгөөч гэд хоёр анзаар хэлж штэ тийм үү? За тухайлбал одоо ийм өгүүлбэр байна. The minister gave a permission to catch a falcon to over 50 Arabian citizens гэдэг хэлэхэд за энэ дээр бол the minister гэдэг нь өгүүлэгдэхүүн өгсөн юу өгсөн гэхээр шонхор шувуу барих зөвшөөрлийг гэж шууд тусгатгуун урд нь орсон. За шууд бичээ бичэхдээ заавалжгүй төв өгтөртэй бичиж байгаа. 50 гаруй арабын иргэнд гэж. За тэгээд тухайн сайд 50 гаруй арабын иргэнд шонхор шувуу барих зөвшөөрлийг олгосон гэдэг ихэд энэ дээр заавал төв өгтөртэй бичнэ гэсэн үг. Мөн одоо тусгатгуун төлөөний үгийг та нар ямар нэгэн ухтар хэрэглээ гэхэд бол тэрэн дээр заавал тусгатгуун төлөөний үгтэйгээ хамтсруулна. Тухайлбал with me гэд хамтрахын ялгал байна тийм үү? Тэгвэл одоо надтай гэж. From me гэвэл надаас гэх тийм үү? Гарахын ялгал. За энэ without you чамгүйгээр, for him гэвэл түүнд зориулж гэж ингэж илэрхийлдэг байна. За between us гэвэл бид хоёрын хооронд. За хоёроос дээш доотой юм болчих юм бол among us, among them тэдний дунд гэж ингэж хэрэгэлдэг байна. За баярлалаа.